Модыг дэлгэрүүлэгчид. Хязгааргүй дата. Kiviko. Өнөөдөр уусан уу? Circle K Coffee. Өвлөгдөн үлдэх үнэт хөрөнгө шүн шиг уйлаа. Дэлхийн ертөнцид бэлэн байгаарай. Talk English. Дэлхийн стандартыг Монголд. Интернет эмнэлэг. Эрхэст тэнгэрийн дор орших Монгол малчин түмний заяатай билээ бид. Ээжийн бүүвэтэй орчлондоо гэрүүлэрчлэх хувьд сар бүүвэлэгдсэн Монгол зон олноо. Урухан уран гараар эвлэлдэн нэгдэж эвсэн бүтээгдсэн үндэсний үйлдвэрлэгч эх орны брендийн эгэлгүй тансаг зөөлнийг зарлан тунхагламай. Эх орны бренд эвсэг. Гэрийг тань гэрэлтүүлэх дата хязгааргүй интернет. Kiviko. I love Circle K hot dog. I love Circle K Coffee. I love Circle K. Улам ойрхон, уран ган, барилгын материалын худалдааны төв. Сайн найзуудаа намайг Индиго гэдэг. Би бас сайхан сэтгэлтэй тусч олон найзуудтай ухаалаг супер гав. Найзуудад маань гинтийн аюулаас олоход тэднийг хамгаалдаг хүүхдийн даатгалын үйлчилгээ. Та Индиго цэгийн иншур ап чатботоор бүртгүүлж жилийн 20,000 төгрөгийн хургамж төлөөд 10 сая төгрөг хүртэлх хамгаалалттай Индиготой нийлүүлээрэй. Ингэснээр та хүүхдүүдэд хамгаалахаас гадна хамгаалагдсан ирээдүйн нийгмийн сайн сайхны төлөө сошиал давалгаанд нисэж бодит хөрөнгө оруулалт хийж байна гэсэн. Индигогийн хаан дөхөд болсон нийгмийн хариуцлага мандагдаж компаниудаа баярлаа. Бидэнтэй нэг дээр хачнараа. Мод монголоор дуустдаг гэж бид нэр эд хогшил өмсөн зүүсэн дээр онцгойлдог үстэй. Тэгвэл модны гэж хэлэгдэж байгаа бүхэн шин дүр төрх, дүрслэл, бодлыг дэвшүүлдэг гэж нэгэн философч илэрхийлжээ. Тэгвэл бид нэр юуг мод болгох ёстой вэ? Хүн болгон өөртөө таарсан, тулгарсан асуудлуудыг олж хардаг. Тэрийгээ хэн нэгэн дахиж давтагдуулахгүй тулд шийтгэж оролцдог, шийддэг. Харин шийдсэн нэгнийгээ дэмждэг, үнэлдэг, хүндэлдэг ийм хэв маягийг мод болох ёстой юм болоо да. Ингэж чадсан нийгэм, улс орон биднээс арай илүү хурдан хөгжөөд ах шиг. Тэгвэл бүгдөө ийм дадал хөвшлийг мод болгоё тэхөө. Модынхан хаа явсан газраа бидний амьдрал ахуйнд хэрэг болох үс санаануудыг жижиг гэж голохгүйгээр видео болгоод шинжилгээ хуудас руу, шинжилгээ групп руу оруулсаар байгаа. Шинжилгээ гэж юу? Шинжилээд тэгээ шинжилгээ шинэ үг байгаа сте. Яг энэ шиг дугуйцсрууд Улаанбаатарт хидж байгаа бүүмэд зөндөө олон байна. Тэгвэл цагийн хугацаанд дагуу ажиллаад хаагаад хааснаас хойш бүх үйл ажиллагаа зогсчихно. Яарсан сандарсан дугуйгаа хийлүүлэх гэсэн хөдөө гадаа явахгүй дугуйныхаа хийг нэмье гэсэн хүмүүс бол онгорхоо дугуй цэсрийн газар хайх эсвэл машинда жижигхэн хийлэгчтэй явахаас өөр ямар ч арга байхгүй. Тэгвэл би нэг шинэ санаа харснаа эднийд хэлэх гэж байна. Шведэд байна, Стокгольмд байна. Энэ жолонг хараад яваад байсан чинь хажууд нь юу байсан бэ гэхлээр нийтийн бас дээрээс нь үнгүй өгөх юм уу? Дугуй хэлгч. Энэ хаа сайг вэ? Дайнд байна, Копенгагенд байна, Стокгольмд байна, Берлинд байна. Хаа сайгу булан тохоо болгонд ийм үнгүй хэлгч байна. Дугуйтай явж байхад хэрвээ дугуй хагардаг гэдэг юм уу хийгүү болсон тохиолдолд хийлч ийм хийлгч байна. Нэг дарахаар ингээ цаана хий урагч юу гэдэг компрессор гэдэг үү? Тийм ажиллаж байгаа юм шиг байна. Тэгдэв шүү. Тэгээ нэг дарахаар цаана хэсэг хий хураах юм. Тэгээд аваад
Оо. Нөл дугууны хий өмсч. За ингээд дуусч. Энд тэнд явж байхдаа заавал ноцоос чирээд явах шаардлага байхгүй. Дээрэс нь өдөө шөнө хаач хамаагүй. Дээрэс нь үнэгүй ийм дугуй хийлэгч Европ хаасаагүй. Заавал эдгээр шиг ингэж гадаана шинээр юмд хийлдэг хөрөмж тавиадах шаардлага байхгүй. Дугуйн засварын газруудад жохон санаачлаг гаргаад гадна талдаа өөрсдөө оройдоо хаагаа явцсан ч гэсэн өөр бүгд нэг ирээд хийлчих боломжтой юм хушуу гаргах тийм гаргацсан шийдлийг би Копенгагенд харсан. Энэ жоо төмөр конференцтэй гоё яваад байгаа байхгүй. Тийм өөр дөр төмөр конференц. Манайд бол зүгээр нэг юм унтраалга гэж болно шүү дээ. Дардаг буцдаг, дарангуут нэг шууд хогоо өнгө тасчдаг. Компресс насж байгаа л тэгээ харуулцдаг. Хийлэхээр бол жоо удаан дарна. Тэгэл унтарчдаг. Тэгвэл өөрийнхөө зүгээр шууд заалтын энгийнээс гаргаж болно. Шууд уу? Заалттай юу гэнэ? Тийм заалттай. Яг заалт. Тэгээ заалттай хулгай авч шууд үрдэх байхгүй. Заалтын яг авахар үнэ гэж. Тийм үү? Энэ болохоор үстэй. Тэгээд дайнд бас нэг өөр зураг авч үзүүлнэ. Дэнмарк шүү дээ. Ингээд шалаа өөр турбо татчихад гадналтаа гараад ирсэн. Тэгээд жижигхэн хушууншуутай бүр айгаа энгийн байна. Түл ийм хийчихэл та тхөө. Хийчихлээ. Чадна шүү дээ. Чадах уу? Чадна шүү дээ. Улаанбаатарт хамгийн анхны ийм хийчих юм бол харагчдаа мэдхгүй танихгүй байхгүй болно шүү дээ. Байхгүй болно шүү дээ. Би дугуйгаа хаяа энд орж идэг байхгүй. Тэгээд хамгийн түрүүнд ойрхон байдгаар нь иймэрхүү шинжилгээ байвал яад юм бэ гэж зүгээр дүрс авах гээд үзүүлэх гээд ороод ирсэн чинь чахан гэдэг лээ. Их төвшин гээд дүү наата чи хийчи болгоч л доо хамгийн анхных нь ийм одоо дугуй хаацсан байхад хүмүүс ирээд өөрөө өөртөө үйлчлээд дугуй хийлцдэг ийм үйлчлэг хийнэ. Гэтэж үнгүй юм үстэй. Үнгүй шүү дээ. За баярлалаа. Хизээг ойлоо. Дараагийн талд хийчихдэггүй. Дараагийн талд хийчих. Нэвтрүүлэг нэгд өдөр болгон гардаг байхгүй. Би өндөр чинь дараагийн 7 хоногт хоёлоо хийш үзье. Окей. За баярлалаа. За. За одоо ингээд машин гарч иж чинь. Тэгэхээр энд би нэг юм саад тавиад үзүүлэх. За жоо нааш явда. Одоо машины ямар ийм өндөр жолооч ингээ харж байхад жолооч энүүгээр харж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь одоо баг бидний цээжээр татсан гэж ийм жоохон хүүхэд ч гэдэм энэ ямар нэг юм тохиолдоход энэ машин ерөөсө харагдахгүй байхгүй. Тэгэхээр Улаанбаатар хотод ер нь энэ орон сууцны доор байгаа зогсоолоос гарч ирж байгаа энэ дэшээ энэ гарцууд дээр ямар нэгэн стандарт байдсан болов уу үгүй болов би л одоо мэдэхгүй байна. Энэ дээр стандарт тавьдаг эсвэл ийм өксүр байгаа тохиолдолд энэ дээр заавал хүмүүст мэддэх юм тэмдэг тавих үнэхээр шаардлагатай юм байна. Өглөө болгон орой болгон энэгээр бид нэр зорч гарч байгаа шүү дээ. Манайла баг хүүхд энэс навхан ийм хэмжээний байхад энэс юус харагдахгүй байхгүй. Энэ харагдахгүй үстэй. Баярлалаа. Явсан газар болгон доошо гараж орж гарах дээр дандаа юм гэрэлтэй. За энэ яг одоохондоо машин байхгүй л асаагүй байна. Бид нэр машин гараж руу ороход гэдэг чтэй. Урдаас машин байна уугүй юу гэж хараад дотроос гарч ирж байгаа нь дээрээс ороод ирэх үедээ гэдэг. Эсвэл хоорондоо уулзчаад машин гарч нар да. Тэр гэрлийг хар да. Би сая машин дээр ирчихсэн улаан гэрэл ассан бол дотроос гарч ирж байгаад ойлгомжтой байгаа зү. Манайла гаражт хойно урдаасаа дундаа уулзчаад дээр нь байгаа нь ухрахуу доор нь байгаа нь хойшлох уу гэдэг ингээд асуудал гардаг байхгүй. Энийг асуудал гэж хараад байна. Яагаад тийм биж болохгүй гэж тийм үстэй. Улам энийг хэлбэрчлэхэд энэ асуудлыг хэлбэрчлэхэд тийм төвхтэй биш л юм байна. Хэрвээ ийм гэрэл байх юм бол доороос машин гарч ирэхэд улаан гэрэл асна. Аав ээж хүүхдүүдтэй гараж ээж уур явахдаа улаан гэрэл асчээл айдаа явбаа чи гэж тайлбарлаад өгчөд
энэ чинь бас арай юмыг тодорхой болгож байгаа үстэй. Дотшоо гадшаа хоёр гэрэл нэг мэдрэгч ямар үнэтэй юм бидний аюулгүй байдал үр хүүхдүүдийн маань аймнаас бас дээрэс нь бидний тав тухтай орчин аятай тухтай амьдрал ямар үнэтэй юм тийм биз дээ. Бид нар бас орц гарцыг ингэж хаадаг. Энэ хэдий явган хүн болон дугуйтай тэрэгтэй хүмүүс гарч болж байгаа ч гэсэн тэрвээ яаралтай машин орж ирэхээр бол энэ ямар ч боломж байхгүй. Энийг суу татгаас нааш. Миний бодлоор альва орц гарцыг хаасан хаалтууд маш уян хатан ухаалаг байх ёстой болоо да. Гадны улс орнуудад бид нар чинь сүүлд янз янзын илүү нарийн технологи шингээсэн, электроник шингээсэн хаалтыг ашиглаж байгаа. Харин би хийцлийн хувьд маш энгийн бат бүх тэгсэн хэрнээ одоо уян хатан ухаалаг гэж нэрлэхээр ийм нээлттэй хэрнээ хаалтыг үзүүлж байна. Хардаа хамгийн дээдлээ 10 км/цагийн урттай явна гэж. Тэгээд энэгээр нэгдүгээр машин орохгүй, хоёрдугаар тэрэгтэй юм уу эсвэл дугуйтай хөвгдөсгүй төстөөг шууд ийшээ машин зам руу одоо гарахаас сэргийлээд ийм хаалт хийсэн байна. Хурдан дугуйтай гүйлэх эхлэхэд энийг мөрөхгүй тодорхой ийшээ хэрэглээ. Тэгээд ингэж харж байгаа үстэй тий хоёр тийшээ. Тэгэхээр машинд бол ямар нэгэн одоо саад болж хоорондоо нэг газар хуттай огтлцох тийм аюулаас мөргөлдөг аюулаас сэргийлж байгаа юм байна. Энэ бол чи дахиад юм бэ? Ингээд үгч чинь. Тэгээ энэний цоочнууд бүгд универсал хэвтэх юм байна. Эсрэг сургууль, орон сууцны хороолт унтах жижиг замууд дээр ийм орц гарцуу зөндөө байдаг. Дугуйтай, скутертэй гүүж харааж байгаа хүмүүс гинт гарч ирж зүрх хамаа гаргачих гээд байдаг. Аюултай юмч болж болно шүү дээ. Тэгээ энэ дээр бол яг ийм шийдлийг хийчихэд бол тэр байдлыг ерөөсөө бараг 100% алга болгохоор юм. Энэ бидний амьдрдаг хороолол. Биднийг баг байхаас тийм турбагаар, дугуугаар машиныг хөдөлгөөнийг оруулахгүйгээд хаацсан байдаг үстэй. Өнөөдрийг хүртэл эдгээр яг хэвээр байгаа. Гэхдээ энүүгээр хүссэн машин болгон холхиодож болохгүй ч гэсэн тусгай зориултын, эмнэлгийн, цагдаагийн, гал командын машинууд энүүгээр заашгүй орж ирэх хэрэгтэй. Дээрээс нь хүүхдийн дугуйтай, төрдөг тэрэгтэй явган хүмүүс чөлөөтэй зорчих шаардлага байгаа үстэй. Зөвхөн хотхны оршсон хөгжтөйг удирдлагаараа оруулна гинэ. Яг одоохондоо байгаа хамгийн сайн шийдэл бол магадгүй энэ л байх. Энэ гоё хаалт байгаар нь сонирхоод баха. Авч явахгүй. Эдгээр явцсан ингэ шийдсэн байна. Эш орохдоо хүмүүс ааш тавьчод орчих юм байна л да. Тэгтээ ахаа нэр энэ чинь орой хүн аваа явуул яана те. Гайгүй юу. Өөрөөсдийнхөө л шийдээд шүү. Манай энэ байрныхан гадны машин оруулахгүй тулд хаалтаа ингэ шийдсэн байна. Хоёр шон татаад гинжтэй тэгээ эндээ цоожчлээ. Бид нэр түгжрээтэй зам хүндрэлтэй байгаа л да. Тэгтээ арайч бас ингэж 3 дугаар энэ дээрээ зогсож хүн буулгаж суулгаж болохгүй үстэй. Чи аюултай үстэй. За тэгвэл бидний явсан улс орнуудаар автобус нь яаж зогсож зорчигчтой буулгаж суулгаж яваад байгаа юм бэ? Харъя. Бас л нөгөө юу яахт ингээд байна. Энд тэрэгчтэй бас хүүхэд тэрэгтэй хүмүүс орж ирдэг. Зогсоогоо явж байна. Бас биш байхгүй болохоор буулгаж авчих. Шлоссади. Энэ ихний шүү дээ. Надад зогсон. Болчихсон дээ. Берлин дөнгөж буунгуудаа хамгийн түрүүнд автобусны суулаа. Автобусны сонгуудаа л бэрхшээлүүдийг яаж шийдсэн бэ гэдгийг хараад сэтэл болох үүднээс энэ видеог үзэж байна. Одоо энэ зогсон харж байгаа. Юу бордюрд тол зогсон бодоо ингээд нэлээж байгаа. Яг зэрэгцэртэй хүмүүс настай ч хүмүүс ороход айгүй ихтэй юм байна. Налаад божуутайгаа нийлчихэж байгаа. Ингээд автобус зорчигчтой хүмүүс стат байгаа ч шиг ингээд батсан санагдаж шүү.
нийтдээ тэмцэлтэй хүмүүс олж харахаар бол энэ нэг дөрвөлжин юм босоод байгаа гэх юм бол бүр ямар ч зөрүү зам гацдаг. Яавал тав тухтай байх вэ? Бүр бодож асуудлыг шийдэж өгсөн юмыг харуулах нь зүг өстэй. Манай асуусах болохгүй юм байна. Энэ ардаа жоохон хүүхдүүд манай хүүхдүүд чинь жоохон хүүхдүүд байна да. Нэгдүгээр игнэн дээр машин кармагаар машин явж байхад орж бууд суугаад байгаа байхгүй. Бид нэр үзүүлсэн гадны гоё ганга автобус шиг одоо очиж зогсоол нэг тийшээ далигаал одоо боржуултгаа нийлж хагаад хүнээ авах болио л доо. Ядчил өөрийнхөө зогсох ёстой газар зогсоод хүмүүсээ ая тухтаа суулгаад буулгачихад энэ чинь бидэрт илүү хөрөнгө оруулалт янз янзын одоо тэнэг тоонтхүүн ширэггүй үстэй. Би энд бараг 20 минут зогслоо. Энэ харин автобус яг игнэндээ ороод хэдий хашлахтайгаа наалтайг үчсэн зөв зогссон. Энийг магтчихээ төхөө. Яармаг 53 Мобис гэдэг автобус 0568 энэ яа гэдэг автобусыг жолооч энд ирсэн 10-20 автобуснууд дундаас яг зөв зогссон шүү. Бид нар ядаж зөв юм хэлэх хэрэгтэй тий. Монголчууд их нь багасаа сакс тоглож өсдөг. За тэгвэл гудамжны шийдэл чинь энд маш бат бүх үзэмжтэй дээрэс нь бүр насны юм болгоод хийцэн байна. Монголд мотор одоо төмрөөр хийгээд янз янзаар хийдэг. Гэхдээ нэг тийм зөвхөмжтэй биш санагдаад ойлт буулт энэ төр нь гадааны шийдэл юм шиг байгаад идэг. Ер нь иймэрхүү маягаар лист төмрөөр хийгээд тэгээд тэр дөрвөлжин шугамын төмрөөр коллекцон бол доотлын төмрөөр бүр ингээд тэр чигт нь хатуу юу лист төмрөөр ингээд гурвчлаад хийсэн болохоор хуурн одоо унна гэсэн ойлголт эвдэр гэсэн ойлголт байхгүй юм байна. За энэ торыг болохоор ийм хунцар материалаар ингэж тогтоо сүлжээд тэгээд мяндсан юм олсоор ингээ хийцэн. Шон дээрээ ингээд дээшээ доошоо өндөр нам болох юм байна. За тэгээд та нар ард талын тэрээс хараад байгаа. Тэгээд дээрэс нэг цэвэрхэн харагдаж байгаа үстэй тий. Босон болоогүй целлоидоор шилээр бас ховнцар дэспэ автын тэрээр битгий хийгээрэй. Ингээд хийчихвэл зүгээр юм байна. Энэ бүр дүүргээ тавьчих. Тэгээд ийм юм бодогдлоо. Цас орсны дараа заавал түүтийн ажилчид заавал нэг тийм тэр халтраа гулгааг арилгах ёстой хүмүүс арилгаж явах ёстой биш үстэй. Болон тохоо болгонд ийм элсний элс хайрах хийдэг давс одоо хийдэг хайрцаг байна. Ийм савтай элс байж явах юм бол хин дуртай гарч ирэнгүүтээ тухайн орчноо цацаад гулгаагүй бодогч болно шүү дээ тийм үстэй. За хүн болгон энэ гудамж талбайд анхаарал тавих юм бол маш хурдан арга хэмжээ аваад хинч бэртэж гэмтэхгүй болгоомжтой ийм сайхан зорчход амьдрахад таатай орчныг бүрдүүлчих болно үстэй. Дээрэс нь хайрга гэдэг чинь их зүгээр юм байна надаа. Цац чинь цацаад хилтраа гулгаагүй болсныхан дараа цас нь хайсны дараа буцаагаад шүүрдээд энэ хайрсанд хийчихнэ. Олон дахин хэрэгжилж байгаа үстэй тий. Жохон зайдуу буудхан байдаг газар бол тэр болгон цасаар бороо орсны дараагаар хилтраа гулгааг арилгаж арга хэмжээ аваад чадахгүй шүү дээ. Тэгэхээр өөрсдөө олонхын хүчээр олуулаа өөрсдөө амьдардаг орчныг хилтраа гулгаагүй болгож болохоор юм байна. Стокгольмын Central Station төв вокзал гадаа гудамжин сургууль олон нийтийн газар бүхэл газар анхны тусламжийн хайрцаг байж байна. Нөгөө анхны тусламж энд ч гэсэн байна. Арай гоё хайрцагтай юм уу? Энд ер нь импакттай хүмүүс явахгүй нь шүү. Нэг авч явах нүстэй. Авч явахгүй ч ч үстэй. Шинэ ерөөсөө давхар болгонд булан болгонд энд байна.
Юу гэж тоо мөнгө зөвлөдөг штэ. Хүчтэй. Тийм энэ бүгдөө. За бүлгийн задах юм бол хэвдэл заддаг юм шиг. Юу ч болооч. Өнгөөрөө төрөл бүрээрээ янз бүрийн брендинг болон тохоод байна. Энэ хүний төлөө энэ болныг байрлуулж байгаа. Гэрийг тань гэрэлтүүлэх дата хязгааргүй интернет. Кивико. Улам ойрхон, уран дан, барилгын материалын худалдааны төв. Сайн уу найзуудаа? Намайг Индиго гэдэг. Найзуудад маань гинтийн аюул асуулт тулгархад тэднийг хамгаалдаг хүүхдийн даатгалын үйлчилгээ. Эрэст тэнгэрийн дор орших Монгол малчин түмний заяатай билээ бид. Ээжийн бүүвэтэй орчлондоо эрүүл эрчлийн хувьд сар бүүвэлэгдсэн Монгол зон олноо. Урухан уран гараар эвлэлдэн нэгдэж эвсэн бүтээгдсэн үндэсний үйлдвэрлэгч эх орны брендийн эгэлгүй тансаг зөөлнийг зарлан тунхагламай. Эх орны бренд эвсэг. Жигтэй амьдралын ордонгоо шин шиг виза 2. Цэцэрлэгийн хаалга. Хаалганд хүүхдүүд гараа авчруулна гэдэг маш том аюул. Яг асуугаад сурлаад үзсэн чинь энэ төрлийн ахуйн осол аваад маш их байд юм. Хаалга онгоодог талд нь зориулсан энийг бүтэн хаагдахгүй хүүхд гараа авчуулсан ч гэсэн учиргүй айхтар хаалгаа хаалганд авчуулаад байхааргүйгээр янз янзын хамгаалтууд би харж ирсэн. Дээр нь ч юм уу доор нь одоо эвдэг эрзэн ч гэдэг юм уу. Нугсан талд гараа хийгээд хаана гэдэг болол бодхоос ч амар. Үнэхээр аимшигтай юм болно. Гэхдээ энийг яг нугсан талд зориулсан байгаа одоо тийм хамгаалтыг би Монголд хараагүй. Харин бидний явсан газруудаар энийг үнэхээр том асуудал гэж хараад шийдсэн байна. Гэхдээ технологи сайтай газар нь үйлдвэрлэлийн зорилтоор хийсэн хаалтууд байна. Дээрээс нь байхгүй газар нь гарын доорх материалаар жижиг юмд ашиглаад энийг хангалттай 100% шийдсэн шийдлүүд байна шүү. Энийг үзүүлье. Энэ хаалгыг хартаа. Ямар ч гараа авчуулах нөхцөл боломжгүйгээр ингээд хамгаалцсан. Гартаач болго дотрооч болго ингээд эффектчтэй юм байна. Хөргөн гартаа. Хүүхдийн аюулгүй байдлыг бол айгүй ингээд сайн хангаж өгд юм байна. Энэ нөгөө цонхны эффекттэй хөшгшгөл ингээд эргээл орчд юм байна л да. Даавгаар хийцэн. Хаалганд хүүхд гараа авчруулаас хамгаалдаг нөгөө хамгаалтыг чинь бүр амархан аргаар шийдсэн. Зүгээр хоёр юм нарийнхан төмөр тэгээд хэдэн шүрүп нэг манайхаар бол брезент юм уу хатуухан юм биеттэй хулдаас дотгошоогоо ороод байхгүй гадна талруу хөхөөлгөөд ингээд хийцэн байхад юу нь хаангуудаа дотгошоо хүүхдийн гар явж ороод байхааргүйгээр ийм хэлбэрхэн аргаар шийдчихэж том талд нарай жоохон томыг тавиад ингээд жижигхэн төмөр хөнгөн цаа юм байна да. За юу ч байсан хамаагүй. Ингээд ийм нарийнхан ийм төмөр хадаад жижигхэн шүрүүптэр тогтоогоод ингээд болчихно. Ингээд хөхөөгөөд ингээд хагтчихна. Тэгэл нөгөө талдаа юм гэсэн үг. За энд бол бүр хэлбэрхэн шийдчихэж. Нэг ийм дугуй хөөсөнцөр хаасайг байдаг штэ. За энийг том арай жоохон том энийг 60-70 диаметртэй юм уу да 60-70 см. 60-70 мм. Энийг дотор том талд нь бариад жижигхэн талд нь
баг талд нь энэ нэг юм 20 30 мм-ийн хөөсөн цэрэг бариад тэгээ хооронд нь явчихсан. Хүүхдийн гарын шийдэж явж байгаа хөрөг. Ийм л хэлбэрхэн шийдсэн байна да. Асуудлыг харсан байна. Дээрэс нь энд хизээч ямар ч хүүхэд гараа авчруулж бэртэж гимтэхгүй хуруу хумсаа таслахгүй. Ийм л амархан байна бүгдөө бүх хаалгануудаа хүүхдүүдээ ахуйн ослоос сэргийлж нэг ч гэсэн үр дүн гаргана. Арай өөр хэцүү мэс. Камер бүтээж байгаа. Мороо орж ирсэн аа. Зогсчлоо. Тэнгэр хангай юу гэдэг юм шүү. Энэ хэвэл бас авдаг нэ. Энэ борж хэрэггүй бооз. Төгсгөлийнх нь гурвалжингаар хийчихээр ингээд ийш явж байгаа хэрнээ ийш ингээ орчиж байгаа болохоор нэмтэрч унна гэж байхгүй. Үнцгийн чинь ингээ хийчих юм шүү дээ. Тэгэхгүй манайх энэ чинь ийм хавтаа хийнгүүтээ заавал боржуур нэмдэг шүү дээ. Илүү зам биш зүгээр л асуудлыг олж харж байгаа байхгүй. Тэг жоохон онгорхоо гарчдаг тэр нь жоохон цемтэлчдэг. Тэгэнгуутаа хэдэн жилийн дараа бутраа уншингоо шороон тэрүүгээр гарч ирсэн. Тэгээ сүүлдээ өөд нэвдэрчдэг гэд тэрийг асуудал гэж хараад шийдэх гээд оролтонгууд айгүй хэлбэрлээ байхгүй. Тэгээ энэ чинь айгүй гогцом ирэхээр бол нөгөө нэг нэрхнаас л олныг хийчихнээр да. Ингээл олныг хийчих жоохгүй. Хэдэн нарийнаас өргөн болсон хэв нэм шийдэж хийхэд л ингээ болчихж байгаа байхгүй тий. Бид нар чинь сайн муу мэдээ, янз бүрийн шар мэдээ, хов живийг зөндөө шеэрлдэг штэ. Тэгвэл ийм сайн туршлагууд, сайн санаанууд, наав хав арга барилыг шеэрлэхийг мод болгох гэдгөө. Манад явгооны хавтан гэхээр нэг юм дөрвөлжин гэдэг юм уу эсвэл ийм тодорхой нэг чигээрээ тавихад шаардлагатай л хавтангууд байдаг. Явгооны зам чинь байнга чигээр яваад байхгүй шүү дээ. Энэ зам баруун тишээ зүүн тишээ мөрийвэл яах вэ? Тэгээд бас төгсөөд зогсуул яах вэ гэдэг энэ дээр энэ зөвхөн нэг төрлийн хавтангууд чинь бас шаардлага хангахгүй байхгүй. Тэгэхээр одоо энэ зам ингээд дээшээ эргэж байна. Баруун зүүн эргэж байна. Энэ тохиолдолд яасан гэхээр ерөөсөө л дөрвөлжингээ ингэж тавиал ингээд тавиад дунд нь нэг грац гарч байгаа энэ хэлбэр болохоор нөгөө бетон цутгаад юм уу эсвэл ийм ер нь цемент цутгаад ингээ хийчихэж байгаа байхгүй. Энийг хэр сайн хийсэнсээ хамаарад 2 3 жил ч юм уу 4 5 шин дараа эн чинь нэгэн бий биш болохоор ингээ салаад унчиж байгаа. За тэгээд эн чинь бас дээрэс нь хийж байгаа хүмүүстэй чинь хэцүү. Айгуу сайхан ингээ өрөө тавиад болцохоор юм дээр чинь дунд нь ил сайраг одоо зуураад цемент хийгээл нөгөөдгөө хатаагаад ч гэдэг юм уу чи явдалтай байгаа байхгүй. Гэхдээ энийг шийдэхэд тийм хэцүү биш. Ганцхан хэвний л асуудал байна. Энийг магадгүй манай хотогчлтын хотын удирдлагууд, нийсийн удирдлагууд байж юм бол явгооны замаа ингээд хийгэрэй гэдэг зөвлөмж өгчөхөд л чи болохсоо л үстэй. Монголчууд Европынхаас 200 жилээр, Америкчуудаас 100 гаруй жилээр хоцорсон гэж ярьдаг үстэй. Тэгвэл тэр хөгжилтэй нийгмийг, сайхан Монгол орныг би үзэхгүй, миний хүүхдүүд үзэхгүй бол харамсалтай үстэй. Хожим харамсаж суухгүй тулд би өөрөө чадах шинжилгээнүүдийг хийгээд эхэлсэн. Та ч гэсэн өөртөө байгаа шинжилгээг түмэнд түгээгээрэй. Сайн бүхнийг мод болгоё. Модыг дэлгэрүүлэгчид Монголын үндэсний агаарын тээвэрлэгч Мяд компани, Богд банк, Итгэл түгээн. Чухал бүхнээ миг даатгалд. Их орны брэнд Эвсэг. Уран сэтгэж ухаан зарцуулна. Уран хам. Артик брэнд